За дараагийнх нь энэ юм байна. Аз жаргалаа хаяад үхтлээ ажил бол баяжна гэж боддог. Энэ ядуу сэтгэлгээний бас нэг шин чанар. Аз жаргалаа хайж агаад үхтлээ ажилвал чи баяжна. Баяжхын төлөө аз жаргалаа хаяах албагүй байхгүй юу? Яг үндэ баяжж байгаа хүмүүс хизээж аз жаргалгүй хяналтад суужгаад, зовж суужгаад баяждаг биш байгаа байхгүй юу? Баяжж суuna гэдэг чинь аз жаргалтай байхын нэрийг хэлээд байгаа. Баян байна гэдэг чинь ерөөсөө үр хүүхдтэйгээ гэр бүлтэйгээ хамтдаа баян байж болно байхгүй юу? Хамтдаа гоё хоол идээд, хамтдаа ярьж хөөрөөд, хамтдаа тоглоод ажлаа хийхдээ ч гэсэн чи тоглоом тоглож байгаа юм шиг тэр аз жаргалтай сэтгэл зүгээр тоглоод үзэлтэй хийж бүтээх гээд хийж бүтээн гэдэг чи аз жаргалаа сэтгэл санааны чиний хамаг гайхамшиг чинь нийлэх хэрэгтэй байхгүй чи заавал зовж иж үхтлээ ажиллаж иж ажиллана гэхээр зовно гэж бодоод байгаа байхгүй тэгээ яг үндэ тийм биш одоо чи аз жаргалтайгаар баяжиж болдог байхгүй чи аз жаргалтай байж болно энэ аз жаргалтай амьдрч болно хажуугаар нь чи баян байж болно. Тэгээ баян болчвол аз жаргал чи алга болчдөг гэж битгий бодорой заяа. Баян болчихлоор л аз жаргал чи алга болт. Энэ баяжууд тэгэл одоо мөнгөтэй болол одоо аваа махагийнхаа хажуугаар явуулдаа л эдэр гэж бэгэл те. Бид нэр тэгж бодоод байгаа байхгүй. Яг үнэндээ те баяжсан хүн уг нь заавал аваагасаа салах албагүй байдаг байхгүй юу? Чи тэрийг ойлгож гэнэ үү те? Баяжчихлаа гэхэлэр заавал нэг амар өөстөө нэр аваагасаа тэгээ салсан чи хамаг мөнгөний ингээл авгаа навцсан бүр даварцсан. Тэгэхээр энэ хүн зовж хөдөлмөрлсөн мөнгөө аваад алдчихлаа та тийм. Тэгэд бид нар баян өнгө ихнэр нөхрийн салах болохоор бас хичнээн сайн аваа наваа хацтай юм а гэж яриад байдаг байхгүй. Яг үндэ тийм шиг байгаа байхгүй. Тэр аз жаргалыг ихнэртэйгээ хамтдаа юм уу нөхөртөөгөө хамтдаа юм уу хуваалцчээ тэр хоёр хамтдаа бий болгосон гэдгийг бид нар харахгүй байгаа байхгүй. Хин хөдөлмөрсөн хин ажилласан нөө хин ч биш хамгийн гол нь энэ аз жаргалыг бүтээх явцдаа бий болгосон хамтын хөрөнгө байхгүй юу. Тэгээ ирэхлээр хин баян уу хин одоо саятан бай тэр бомтон бай гэдэг нь ерөөсөө чухал биш. Аз жаргал гэдэг юм маш чухал байхгүй. Тэр аз жаргалыг хуваалцсан хүнтэйгээ хамтдаа хуваалцдаг байхгүй. Бид нар тэрийг харах хэрэгтэй байна. Тэгэхээр аз жаргал гэдгийг ажил хийн, хөдөлмөрлөн, бизнес хийн, одоо тэр амьдралын тэр нэг их мөнгөтэй эд хөрөг хуримтлагдж байгааг бид нар үхтлээ зовж ээж бий бододог гэдэг сэтгэл зүй маань үнэхээр бид нар гээх хэрэгтэй. Зовж ээж чи жаргадаг гэдэг сэтгэл зүй бид нар болиулах хэрэгтэй. Зовхоод болчихл тоо. Тэгвэл жаргана байхгүй. Зовдог сонголтуудаа хийх л болчихл тоо. Зүгээр жаргана. Ажлаа хийхдээ жаргаж болно. Үр хөвгтөө өсөхдөө зов чамааг өсөхийн төлөө хамаг мөнгөө зориулаад чиний төлөө амьдраад гэдэг драманууд чинь тэр чигээрээ хүүхдүүдээ одоо жишээлбэл бид нар тэгдэж штэ тий. Би амар их зовж иж өөр хүмүүс жаргаж байгаа сэтгэл зүй байгаа байхгүй. Чи хүүхдүүдийнхаа төлөө л амьдраад гэсэн. Өөрөөсөө жаргаагүй олсон хамаг мөнгөө хүүхдүүдийнхаа боловсрол зориулсан. Тэгэхээр эдгээр айгүй нэг өрөөсгөл байгаа байхгүй чи тэрийг ойлгож байна уу тийм ээ? Тэрэн дотор ялгаа та нарт харагдж байгаа байх гэж нааж. За тэгэхээр ийм нэг юм байгаа байхгүй. Заавал үхтлээ ажиллаж ээж, үхтлээ зовж иж чи баяжих шаардлага байхгүй. Тэрнээс илүү их баялаг байгаад байна штэ. Тэрийг хідүүлээ авч сурах нь байна. Тийм байгаа гэдэгт итгэх хэрэгтэй байна штэ тий. Тэгэхээр заавал чи зовхгүйгээр аз жаргалаа гейм барин байж ээж тий бидний нэг юм санаа байгаад шүү. Аз жаргалаа гээж дараа нь баяжна гэдэг сэтгэл зүй. Яг үндэ аз жаргал гэдэг юм чинь чамтай хамт явах боломжтой байгаа байхгүй юу? Аз жаргал гэдэг юм чинь чамааг одоо юу гэдэг хаа явсан газар чиний сонголт байгаа байхгүй хамгийн гол нь аливаа ямиг хийхэд хоёр янзын шин чанар байж болно байхгүй. Нэг нь зовж ээж юм хийж болно, нэг нь жаргалтайгаар юм хийж болно шүү дээ тий. Тэгэхээр тэгээ жаргаж өөрийнхөө байж ээж амжилтанд хүрэхээр шийдсэн баярлаа гэж байна. Яг зөв. Баярлаа манайхаа яа. Amazing. Яа. Amazing. Баяр үргээ. Yes. Эднэр чи яг сэтгэлгээний нэг том проблем байгаад байдаг шүү дээ, тий. Бид нар яг тэрийг эвдлэх гээд байгаа байхгүй. Миний өгж байгаа зөвлөгөө би чамайг үнэхээр сайхан амьдраасаа гэж бодож байна. Би чамайг юугаарч дутагдахгүй их баялагтай, юугаарч дутагдахгүй их тий сайн сайхан ямыг өөртөө өгч болно, авч болно гэдэг сэтгэл зүг хүлээж аваараа заа юу. Тэгэхээр бид нар нэг гачигдсан сэтгэл зүйнээс гарах хэрэгтэй байна да тий. Зовсон сэтгэл зүйнээс гарах хэрэгтэй байхгүй юу. Зүгээр заавал чи аз жаргалаа хаян байж ээж гэр бүлээ үр хүүхдээ ямар нэг юмнуудаа золио эрүүл мэндэ золиосолж ээж амжилтанд хүрнэ гэдэг чи худлаа байгаа байхгүй юу. Заримдаа эрүүл мэндэ яс зүгээр хайрлан явчихл та. Эрүүл мэнд чи заавал эрүүл мэндэ гейм байж ээж ажиллана. Ажил хийхээр би өвдөд идэх би дийлдэхгүй. Ингээд нэг тэр нэг хэцүү байгаад байдаг шүү дээ. Ажил хийхээр л ингээд ядарчаад идэх. Одоо тий ажил хийчихлээр л одоо юу гэдгийг хамаг юмнууд болох гээд хүүхэд харах хүн хүүхдүүд царай алдаад идэх.
Энэ ч одоо энэ одоо байхгүй маш олон хүмүүс яагаад ажилгүй маш олон эмэгтэйчүүд гэртээ суудаг. Тэгээ яагаад ажил хийхгүй одоо яагаад ч одоо чи баяжгүй одоо яагаад чи мөнгөгүй одоо юм гэхээр үгүй би ажил хийчихлээр хэдэн хүүхдүүд царай алдаад зовоод идэх. Тэ нөгөө хүүхдүүдийнхээ аз жаргалыг би хулгайлж байгаа юм шиг сэтгэл зүй бодох нэг сонио. Тэ чи яагаад зовох хэвтэй юм? Танаа хүүхдүүд яагаад чамгүйгээр заавал чи харах хэвтэй юу? Заавал чи хүүхдийнхээ яажлын мөнгийг чи төлчих болж чамаас сайн асрагч байна. Чамаас сайн хүүхдийн хэрэгцээтэй боловсролыг өгж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй. Гэтэл ингээл хүүхдүүд юу яхахлаарэ тэгчдэг. Одоо яажл өгчлөөр хүүхд өвдөд идэг. Тэ? Гэхдээ заавал өвддөг биш байхгүй. Өвдөхгүй байх эрүүл саруул орон зайг нь бий болгоод нэг юм заавал тэгчлэр тэгэх гээд идэг гэдэг нэг юм сони юм байгаа байхгүй. Нэг юм хийж бүтээгээд өөрийнхөө дуртай юмнуудыг хийгээд бизнес хийгээд амжилтанд хүрэх гэхлээр нэг юм байх болохгүй болчдөг. Тэгээ тэр нь яг юу юм? Тэгээд асар их аз жаргалаа гээдэг шин чанар руу гаадаг байхгүй. Тэр аз жаргалаа гээдэг юмнуудаа хараад хаач яг үнэндээ чи аз жаргалаа гээгээд энэ өсвөл чи жижигхэн хайрцаг өдөрсгээд байна. Тэ хүүхд чи чамаас салаад тэ цэцэрлэгт явангуудаа амар өвдчихэд идэг юм уу? Эсвэл чи ажилд оронгуудаа би чи өвдөд идэг юм уу? Ухаан ардж унах гад идэг юм уу? Тэгээ маш олон сэтгэл зүй энд байгаад байгаа байхгүй. Нэг юм хийх гэхээр тэгээд тэгчих гээд идэг. Ээжигээр хүүхд гаргахлаар манай хүүхд айгүй муухай ашраад уйлаад байна. Ээжээрээ одоо юу гэдэг ээжигээ ингээд тордуулаад одоо юу яатсан. Тэгсэн чи би чам тэрэнд өгсөн чинь тэр хүн тэгээл одоо зовоцсон. Өөрөө л ганцхан жаргалыг ганцхан чамаас аз жаргал нь ганцхан чамаас шалтгаалдаг. Бусдын амьдрал ганцхан чамаас шалтгаалдаг гэдэг нэг сонин сэтгэл зүй гадаа эрүүл мэндийн асуудал зөвхөн чамаас шалтгаалаад бусдын эрүүл мэндийн асуудал заяа. Зөвхөн чамаас шалтгаалаад болохгүй болчдөг. Би ээжигээ харах хэрэгтэй гэдэг манай ээж өвддөө, манай эгч өвдсөн, ганцхан харж өгдөг хүн байх. Ганцхан харж өгдөг хүн би. Ганцхан сайн хүн тэр өөр хүмүүс ерөөсө туслахгүй байна. Тэгэхээр би аз жаргалаа хайж ээж тэр хүний аз жаргалыг сайжруулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг юм сонирн байгаад байна шүү дээ. Үхтлийг зовж агаад тэгж байгаа дараа нь би энэ амьдрах эрхээ олж авна гэдэг чинь яг ядуу сэтгэлгээ байгаа байхгүй. Яг зөв тий. Тэгээ тэрийг ерөөсөө мэдэрч байгаа хүнд атаархаад наачна. За энэ сте нэг худлаа. Энэ одоо баг яаж явж байгаад баг ингэчв. Тэгээ сэжиглээ явчих нөгөө. Одоо аз жаргалтай юм нь яаж энэ их залтай. Наадах чи амар залтай. Энэ хүнийг одоо ашуулж ашиглаж байгаа л энэ хитэн дүр. Энэ наадах чинь чадна гэж байхгүй. Энэ хүмүүсийг стам панаалтал одоо айгүй залтай. Айх тэр сэргэлэн нөхөр наадах чаа. Тэг хүнд ер сайн сайхан юм тэр аз жаргалтай явж байгаа хүмүүсийг хараад бид нэ буруутгаад байгаа байхгүй. Айгүй сонио. За наадах чи одоо баг худлаа энэ сошиал дээр ингэж явж байгаа л одоо ард нь юу л болж байгаа бол. Тэгэд энэ шин чанарууд бидний ардталтай асар их явагдаад байгаа байхгүй. Бид нар зүгээр нэг хүн байгаагаараа сайн хүн байж болдог гэдгийг бид нэртэхгүй байгаа даа. Эсвэл байгаагаараа тэр аз жаргалыг хүн бүтээж болдог. Аль аль нь байж болно байхгүй. Заавал сошиал дээр хүнд гайхуулах гэж хүн амьдрах хэрэггүй байгаа байхгүй. Хүн гайхуулаад за наадах ч худлаа. Яа. За наадах ч худлаа. Энэ ардуураа бас нэг юмтай л ингээл юу ятсан л байгаа. Наадах ч одоо ингээл хүүхэн шугандаа оролцлоо л явж байгаа. Тэгэл энэ худлаа. Одоо тий ийм одоо дураараа ингэж сайхан амьдрын гэж бол байхгүй. Тий дураараа ийм гоё юм болоод ийн гэж бол байхгүй. Наад чи нэг юмтай л байгаа. Сайн хар суужгэл одоо хамаг юмнуудын шалга үзэг тий одоо судал натга муу санаалж ингээ хамаг өтнүүдийг харж дараа нь яг зөв буруу гэдгийг харна шүү. Энэ аз жаргалтай хамаагүй байж болохгүй шүү гэдэг дээр айгүй сериусны яваад. Аз жаргал гэдэг юм дээр амар сериусны царай гаргаад. Тий бид нар амар сериусны яваад байгаа байхгүй юу? Зүгээр нэг сайхан аз жаргалтай ажиллаад бүтээгээд зүгээр байж болдог гэдэг тэр хүний байж байгаа зүгээр нэг энгийн юмнуудыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Байж байгаа юмыг харахаар харин тийм ингээд идгийн харин тэр чин гоё шүү гэл. Гэтэл чи бас их гээд идэв шүү. Гэтэл чи бас жоохон амиа бодчих гээд идэв шүү. Гэтэл чи бас даварчих гээд идэв шүү гэл. Ингээл артлаас нь ингээл муу мухай юм заавал тэр хүн одоо жишээл би өөрөө дотроо аз жаргалаа хайж ээж үхтлээ зовж ээж би юмыг олно гэж бодож байгаа бол өөр хүмүүсийг тэгх ёстой гэж бодоод тэрийгэ тулгаад. Ингээ зовхгүй байж байгаа хүмүүсийг өстой нэрэ худлаа наадах чинь ингээл худлаа. Юу тийм амархан юмд орно хүрэж байхгүй шүү дээ. Энд чинь тий одоо наадах чинь нэг юм юу таах нэг ноото нөхрөл явж байгаа. Тэгэд ингээд бидний энэ харж байгаа юмнууд маань наадах чинь нэг л худлаа наа түнээ сайн судал наадах асуу хаа. Тэгээ зүгээр нэг байж байгаа юмыг хүлээн зөвшөөрч чадахгүй нэг амар сэжгэлсэн байгаад байгаа байхгүй. Тэр нэг аз жаргалтай байж байгаа. Тэр аз жаргалтай хажуугаар нь мөнгөтэй байж байгаа юмыг худлаа.
Тэ ийм амархан байж болохгүй. Тэгээд тийм нэг юм сонин сэтгэл зүйд бас дагуур яваад идэв шүү. Заяа тэрийг хараараа заяа. Энэ дээр байгаа хгүй баяжхан чухал юм уу? Амьдрахын чухал юм уу? Тэгээ аль нэгнийг сонгоцсон юм шиг байгаа хгүй. Нэг яг нэг юм ас жаргалын чухал амьдрах гэхлээр юу гэдэг амьдрал гэдэг чинь баян байхгүй. Тэ хоёулангийн авч болохоор юм заавал би яагаад нэгнгийг сонгох ёстой юм гэдэг асуултыг би чамаас асуугаар чамайг өөрөөсөө асуугаадах гэдэл чи заяа насаанда. Яг энэ юм байгаад байгаа. Манай нийгэм тэр чигээрээ би заавал баяжих гэж оролдох хэрэггүй байхгүй. Тэ баяжхан чухал юм уу амьдрахын чухал юм уу? Амьдрал гэдэг чинь баян байж ээж жинхэнэ утга учир нь байгаад байгаа байхгүй. Тэ баяжих амьдрах хоёулаа нэг юмны чухал зорилго байгаад байгаа байхгүй. Баян байх нь. Ер нь хүн юун ч хязгаарлахдаггүй эрхчлөөтэй амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Эрхчлөөтэй амьдрал гэдэг чинь тэр чигээрээ баялаг амьдралыг яриад байгаа байхгүй. Их мөнгийг яриаггүй би их мөнгийн талаар яриаггүй ас жаргалыг яриад ш бас гэр бүлийн боловсролын тэр хүний өдөр тутмын сонголтын эрхчлөөг яриад байна да. Маш олон хүмүүс баяжин гэхлээрээ чи амьдралаасаа гарч агаад баяжих юм шиг ярих гэдэг чинь одоо насаа онд ярьж байгаа баяжихын чухал юм уу? Тэ амьдрахын чухал юм уу? Яа баяжаад амьдрч болохгүй гэдгийг хэлээд байгаа юм. Тэ энэ дотор ялгааг та нар ойлгож байна те? Яа. За таны лав үн цэнтэй мэдлэг өгдөг шүү гэж баярлаа. Болор лороо тэгж те. Тэргүй амьдрал өөрөө баялаг штэ. Баян амьдрахад болно штэ гинэ яг зөв те. Жоогон айтаахан болоод ирэхэд чи бүр гарч өгчээ эсвэл балах нэж гэдэг ч юм уу. Нэг тийм сони юм хэлээд идэх хүмүүс үзээсэ гэж байна яг зөв. Тийм зохиолдол байгаад байгаа байхгүй. Амьдрал гэдэг баяжих болон амьдрсан шиг амьдрах гэдэг хоёулаа чухал. Yes. Бид нар энэний ялгааг сайн ойлгоорой. За манайхаа миний хэлж байгаа сэтгэл зүй юу яагаад байна гэхээр заавал баяжих гэж заавал баяжих албатай юм уу? Нөө амьдрал чинь хамгаалттай их юм өгдөх хэрэгтэй байгаад байна да. Чиний хэрэгцээг хангах хэрэгтэй биш үү хангалттай. Тэгэхээр яарахгүй баян байна гэдэг чинь амьдрах явж байгаа хүн болгоны амьдралын хэм маяг стайл байх хэрэгтэй байгаа.